Өнөөдөр Монгол банкнаас төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг улсын их хурлд өргөн барьлаа. Төсөв 700 тэрбум төгрөгийн алдагдaltaй, гаднаас ямар ч шууд хөрөнгө оруулалт байхгүй, эдийн засгийн өсөлт нь 3% байгаа болон улсын төсвийн буцаад хасах үзүүлэлтүүд уулуурхаан салбарын орлогын супер цикл дуссныг харуулсан дүр зургийг үзүүлж байна. Ийм үед төрөөс мөнгөний бодлогод баримтлах үндсэн чиглэлийг бүрдүүлэхийн тулд макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засгийн тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьж байна. Үүний тулд дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлж төсвийг алдагдaltaгүй байлгах чиглэл өгч байгаа бол гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангаж улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэн ажиллахыг засгийн газарт үүрэг болгохоор тусагчээ. Энэ жилийн 2 дугаар улирлын байдлаар хөдөө аж ахуй экспорт нүүрсний экспортын орлогоос 4 дахин их давж импорт 30% хумигдсан байдал нь төрийн сангийн бодлогодоо шинжилэл хийх цаг болсныг харуулж байгааг шинжээч сануулж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засгийн бүтэц уулуурхаагаас хамаарах найдвар тасарсан үе ирсэн тул одоо улсын их хурлаар батлуулах 2016 оны төсвөө алдагдaltaгүй батлах шаардлагатай тулж байна. Мөн энэ нөхцөл нь эдийн засгийг төрөлжүүлэх боломж юм гэж үзэж байна. Тиймээс төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх үүднээс активын мэрэгсэн институцийг хөгжүүлж эрх зүйн орчныг сайжруулах тухай заажээ. Мөн олон улсын түвшиндэх үнэлгээгээ дээшлүүлж эдийн засгийн эерэг орчныг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх шаардлагыг тавьж байгаа юм байна.